Монголын хуульчдын холбооны хуульчийн нийт тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо. Нийтийн нийгэм форум хамтран өнөөдөр Pro Bono хуульчдын чуулга уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Сайн санааны үндсэнд сайн дураараа нийтийн тусын төлөө үн төлбөргүйгээр хууль зүйн тусалцаа үзүүлдэг энэ асуудлыг Монгол улсад цаашид яаж хөгжүүлэх юм бэ? Олон улсын туршлага юу вэ гэдэг талаар санал бодлоо солилцож тэгээд та бүхний одоо саналыг сонсож энийг цаашид Монгол улсад илүү өргөн хүрээнд хөгжүүлэх асуудлаар одоо ярилцах гэж байгаа бол их баяртай байна. За тэгээд Монголын хуульчдын холбоо энэ Pro Bono үйл ажиллагааг бол хуулиараа бол явуулдаг. Хуулиараа бол нийтэд тусдаа үйл ажиллагаа явуулах юм чиглэлийг хүлээсэн юм байгууллага. Pro Bono үйл ажиллагаа нь бол нэг талаараа бол хуульчдад одоо бас дарамт байж болох ийм зүйл байдаг. Гэхдээ бол Pro Bono үйл ажиллагаа явуулснараа нийгэмд бид нэр ямар эерэг үр дагавар, ямар үр дүнтэй байдгийг бол бас танилцуулснаар бол энэ хуульчдыг бол илүү одоо сайн дурын үндсэн дээр энийг бас хийх хаа гэж одоо найдаж байгаа. Ялангуяа хуулийн фирмүүдийн хөгжил өнөөдөр бас эрчимтэй явагдаж байгаа. Энэ ажилд бол хуулийн фирмүүд бас чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас өнөөдрийн энэ одоо анх удаага Монгол улс зохион байгуулагдж байгаа энэ Pro Bono форум маань өрөөгөөж өгнө гэдэг хэлэлт байгаа. Тэгээд та бүхэнд бүгдээр нь идэвхтэй оролцоороо урлагийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Урлагийг авсан мэсний. Pro Bono буюу хуульчийн нийт тустай мэргэжлийн үйл ажиллагаанд хуульчдын сайн дурын оролцоо, итгэх санаачлалт тулгуурлан нийтийн тусын тул болон нийгмийн эмзэг хэсгийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг үн хөлсгүйгээр төлөөлөн хамгаалах зорилготой хууль зүйн тусалцаа, өмгөөллийн үйлчлэгээ болоод эртний эрх зүйн боловсролтыг дэмжих хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагаанаас бүрддэг байна. 2016 оноос эхлээд нийлдэм нийгэм форумын хувьд бол иргэдийн эрх зүйн чадварыг дээшлүүлэх буюу одоо англиар бид legal empowerment гэсэн агуулгыг концепцийг Монголд одоо нэвтрүүлэх иргэдийн эрх зүйн чадварыг хөгжүүлэх талаар бол анхаарал ажиллаж эхэлж байна. Тэгээ энэ хүрээндээ бол иргэдийн эрх зүйн хувьд хэрхэн чадвартай болох вэ гэхээр иргэд маань хуулиар мэддэг буюу хуулиар олгогдсон боломж эрхээ таних мэддэг чадвартай байх. Үүнийг ашиглаад амжиргаа дэвшлүүлдэг, хуулийг хэрэгэлдэг төр чадварыг бий болгох улмаар ямар нэгэн байдлаар эрхшин зөрчигдсөн тохиолдолд хууль одоо шүүхэд хандаж эрхээ нэхэмжлэн сэргээдэг энэ чадварыг хэрхэн бий болгох вэ? Бүр цаашлаад энэ хууль эрх зүйн орчныг тухайн хүмүүсийн эрх ашиг өндөөд ямар нэгэн байдлаар зөрчиж байгаа тохиолдолд үүнийг өөрчлөхөд буюу хуулийг бүтээх явдлыг иргэд яаж олцдог болох вэ? Энэ чадварыг хэрхэн бий болгох вэ гэдэг тал дээр бол би анхааран ажиллаж байгаа. Тэгээ энэ үйл ажиллагаанд маань хуульчдын оролцоо бол зүйн ёсоор маш чухлаар тавигдж байгаа учраас бид нар энэ одоо агуулгаараа энэ төслийнхаа хүрээнд бол өнөөдрийн арга хэмжээг дэмжин оролцож байгаа. Түүнчлэн бид нар бас нийтийн эрх ашиг өмгөөлөх асуудлаар бол одоо хүртэл бас нэлээд идэвхтэйгээр иргэний нэгэн байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байгаа учраас энэ төслийг бас өнөөдрийн арга хэмжээний бас гол сэдэв болгон оруулж ирсэн байгаа. Тэгэхээр энэ өнөөдрийн арга хэмжээ бол үндсэндээ Pro Bono буюу хуульчдын нийгмийн сайн сайхны төлөө үзүүлж байгаа үн төлбөргүй үйлчлэгээ үйл ажиллагааг маш олон өнцгөөс нь ярилцахаар одоо төлөвлөсөн. Тэр энэ бол цэвэр одоо хэлэлцүүлэг буюу эдгээр үйл ажиллагааг хэрхэн яаж одоо хуульчид маань оролцож болох вэ гэдгийг одоо харилцан санал солилцох чөлөөт орон зай болохыг бид нар зорж байгаа. Уулзалтын үндсэн хэлтгэлийг Азийн Pro Bono хөтөлбөрийн үүсгэн байгуулагч Брюс Ласки Pro Bono соёлыг түгээн дэлгэрүүлэх буюу дэлхийн чих хандлах сэдвээр тавьсан бол иргэдийн эрх зүйн боловсролд хуульчдын оролцоо, нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалахад хуульчдын оролцоо, нийгмийн эмзэг үлгүүртэй ажиллахад хуульчдын оролцоо сэдвүүдийн хүрээнд дэд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм а. A real understanding of what Pro Bono is, the type of people that are doing Pro Bono. За Pro Bono-гийн үйлчилгээ олон улсын төвшөнд ирээдүйд хаашаа чиглэж аваа гэх юм бол Абьямын хувьд ч тэр дээрээс нь утгын хувьд ч гэсэн нэлээд их гүнзгийрнэ гэж би харж байгаа. Тэгэхээр Pro Bono-гийн үйлчилгээ яг ямар хэрэгүүд дээр явагдах вэ? Ямар бас мэрэгжлийн хүмүүс их вэ гэдэг нь бол улам их цар хүрээний хувьд бол тэлж байгаа. Тийм учраас илүү нөгөө шүүхэд эрхээ хамгаалуулах эрхийг нь олон нийтэд эдлүүлэх тэр боломж болцоог тэлэх чиглэл рүүгээ явна гэж харж байна.
Тэгэхээр Монголын хуульчдын холбооны зүгээс пробоно үйлчилгээг илүү дэлгэрүүлэхтэй холбоотойгоор ямар үүрэг рол гүйцэтгэж болох вэ гэх юм бол бусад улстай харьцуулахад бол Монгол улсын хувьд энэ асуудал дээр бол хуульчийн холбоо нь бол өөрөө нэлээд их ач холбогдол өгөөд энийг дэлгэрүүлэх тал дээр ажиллаж эхэлж байна. Тэгээд энэ нь бол өөрөө тодорхой хэмжээний амжилт гэж миний зүгээс харж байна. Одоогийн байдлаар пробоно үйлчилгээтэй холбоотойгоор хороо байгуулсан байна. Хорооныхон зүгээс бол тодорхой алхмуудыг хуульчид чигээс алхмуудыг хэрэгжүүлж байна гэж харж байна. Жишээлх юм бол хуульчийн үргэлжилсэн сургалтын кредит цагт пробоно чиглэлээр явуулсан үйлчилгээгээ дүүцүүлэн тооцоолох боломж болцоо нэгдсэн байна. Гэх мэтчлэн. Ер нь бол энэ тал дээр ахицтай байгаа. Гэхдээ нэмээд бас ямар зүйлүүд хийх боломжтой байна вэ гэд миний зүгээс харах юм бол нэгдүгээрт бол им хуульчид болон хуулийн үйлчилгээ үзүүлэх этгээдүүдэд пробоно гэдэг бол өөрөө бас яг энэ мэрэгжлийнх нь чиг үүргийн үндсэн нэг хэсэг юм а гэдэг ерөнхий ойлголтыг хэвшүүлж суулгаж өгөх ийм хэрэгцээ шаардлага бол байна. Тэгээд үүнийхээ хүрээнд бол одоо янз бүрийн олон арга хэмжээг зохион байгуулж болж байна. Пробоно чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг этгээдүүдэд шагнал гартуулах ч юм уу те ийм арга хэмжээг бол зохион байгуулах боломжтой л гэж харж байна. Хуульчид нь хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон хуульчийн мэргэжлийн дүрм заасны дагуу нийт тусдын мэргэжлийн үйл ажиллагааг сайн дураар явуулах ёс зүйн үүрэгтэй бөгөөд уулзалтад оролцогчдын зүгээс Монгол улсад хуульчдын дүнд пробоно хөдөлгөөн өрнүүлэх хэрэгцээ шаардлага байгааг онцолж байлаа. Пробоно үйлчилгээ гэдэг чинь юу яг хэний тусын тулд вэ гэдэг ойлголтыг төр сурчлах юм уу эсвэл бид нар өөрсдөө сурчлах юм уу гэдэг бас нэг анхаарал хэрэгтэй. Ер нь аливаа юм цаг зарцуулна гэдэг нь бас их сэтгэлийн юм байна л да. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн одоо ажиллаад мөнгө олох юм аа ингээд явах юм энэ сууж гэдэг нь бас нэг хангалттай харуулж байгаа гэж би харж байна. Үүдээс хараад чи ингээд пробоно сервис үзүүлэх ёстой ийм ашиг тустай нийгэмдээ ийм хурц хүнийхээ хувьд чи ийм нийгэмдээ контрибьюшн оруулах ёстой гэсэн ийм нэг бүр багаас нь ийм өдөр чиглүүлэх өгөх нь бол бас нэлээд үр дүнтэй хөтөлбөрт бол ордын гэлээ. Мөн пробоно үйл ажиллагааг цаашид хэрэгжүүлэхэд нийтийн төлөө өөрийн мэдлэг оюун цагийг зориулж чадах хуульчид хэрэгтэй. Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх пробоно үйл ажиллагааг нийгэмд дэлгэрүүлснээр газар өмчлөхөд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэдэг наацхийн хуулийн мэдлэгтэй болно гэдгийг хэлж байсан юм а. Олон улсын пробоно туршлагатай танилцах, хуульчдын пробоно үйл ажиллагааг хөгжүүлэх, дэмжих арга замыг тодорхойлох зорилготой энэхүү чуулга уулзалтад 60 гаруй хуульч өмгөөлөгч оролцлоо.